далай их гоё. Хөсгөл нуур бол нөгөө тектоник хагарлын нуур. Тэгээ Монгол улсын хэмжээнд одоо манай цэвэр усны 70% бол бүрдүүлдэг. Ус чандан нэрт. Манайх бол шууд утгаад дуудаг. Тэгэхээр тэр ямар нанди юм бэ? Бид нар бол тусаагч ирэхгүйгээр авч байгаа тохиол. Команд бол биелүүлэх хэрэгтэй. Тэр чинь бас биелэгдэшгүй даалгавар шүү дээ. Нилээн акшн энэ ажиллагаа байсан. Бид өөрсдөө юм хийх хэрэгтэй. Энэ бол инновац зохион бүтээлтийн том кейс. Тэнд оролцсон хүмүүс би ямар ч байсан Монгол эрхний бодлоо би ийм хийсэн шүү гэж хэлэх хэрэгтэй. Байгаль экологоо хадгалж хамгаалж үлдсэн маш том буйны ажил. Одоогийн Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд 2019 оны 332 дугаар тогтоол мөн засгийн газрын 2020 оны 193 дугаар тус тогтоол дээр хөсгөл нуурт живсэн тээврийн эсрэг татан гаргах экосистемийг хамгаалах бохирдлыг бууруулах чиглэлийн зүй заалтуудыг тусгаж өгсөн тийм тусгайлсан тогтоолуудтай гарч ирсэн байна. Өсөлт бол та бидний одоо энэ Монголын ард түмнийг удаалж байгаа хамгийн гол алаа тийм ээ. Цэнгэх усны 70% одоо өсгөлт хангадаг. Тийм учраас одоо өсгөлт талаар хамгаалах чиглэлээр бид дөрвтэй хэмжээнүүдийг авч явуулах хэрэгтэй. Энэ тогтоолын хүрээнд байгаль орчин аялал жуулчлалын болон батлан хамгаалгын сайдаар ахлуулсан ажлын хэсгийг тухайн үеийн одоо ерөнхий сайдын 117 дугаар захирамжаар одоо байгуулсан байдаг. Энэ захирамжийн хүрээнд онцгой байдлын ерөнхий газар байгаль орчин аялал жуулчлалын яам хамтраад өсгөл нууранд одоо живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, эрен хайх, татан гаргах ажиллагааг ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу зохион байгуулах ажлын одоо ийм чиглэлийг бол авсан. Том ажлын хэсэг гэж бид нар бол ярьдаг. За ингээд ерөнхийлөгч маань бол энэ ажлын хэсэгт бол ахиж чиглэл өгөөд энэ том ажлын хэсгийн орлогч дарга нь батлан хамгаалахын сайд байсан. Энэ ажлын хэсгийнхэн бол 21 оны 7 сарын сүүлээр үед яг газар дээр нь очиод үйл ажиллагаатай танилцсан. Гүнд живсэн байгаа одоо Сүхбаатар хөлгийн онгоцыг нөхцөл байдлын газар дээр нь үзэж шумбагч нар яг гүндэнд байгаа живсэн объектын уртын өргөнийг шигдсэн байдал ямар хэмжээтэй байгаа гэдэг ерөнхий хэмжээг судалгааг авсан байна. Ерөнхий ажлын хэсэгтэй танилцуулж ерөнхий ажлын хэсэг маань тусгайлан мэргэжлийн баг бүрэлдэхүүн ажиллуулъя. Энэ ажлын хэсгийг батлан хамгаалахын сайдын 2021 оны 199 дугаар тушаалаар онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга бригадын генерал Жээл Чүтэмсүрэн гэр удирдуулсан онцгой байдлын ерөнхий газар зөвсчний жанжин штаб шинжилгээ ухааны технологийн их сургууль үндэсний батлан хамгаалах их сургуулийн бас бүрдсэн дэд ажлын хэсгийг байгуулсан байна. Бидэнд одоо өгсөн үүрэг батлан хамгаалахын сайдын жишээлбэл ажлын хэсэг байгуулахдаа одоо гүнд одоо шигдсэн тэр хөлгийн онгоцыг татан гаргах судалгаа хийх. Энэ судалгаан дээр үндэслээд энийг татан гаргах шаардлагатай тооцооллыг боловсруулах. Тооцоололтоо үндэслээд шийдлээ боловсруул. Яаж татаж гаргах юм? Юу ашиглах юм? Хаанаас ямар дэмжлэг авах юм? Энэ шийдэл дээр үндэслээд эрд ажлыг зохион байгуулах технологийн карт гэж дутаалах байхад технологи байдаг бол тэр ажлыг гүйцэтгэх технологи байна. Тэгээ энд ажиллагаанд оролцоод яг баг бүрдүүлээд эрдэмтдээ суугаад судалгааны ажилд орсон эхлэв. Тэгээ судлах тусам өдөө болгон нөгөө ачаа минь аймаг хүнд болоо яваад байхгүй юу? Нөгөө онгоцны чи өөрийн жин болоод 306-аас 9 тонн л доо. Тэгээд нөгөөтг чи усан дотор байгаа болохоор бүх нөхсвөрөө тэр чи ус дүүрсэн учраас эзэл хүний жин гэж тооцдог. Инхээр бол 1200 гаруй тонн жинтэг яаж одоо шулуун баталт хийх юм бэ? Нэлээд төстэй нэлээд ойролцоон гэсэн бүх жинт баримтчгууд нь тий
олж аваа. Тэгээ тэн дээр бид нэлээд их ажиллаж байсан. Тэн дээрээс юу ажилласан юм бэ гэхээр хэдэн зэгээс татаж болох юм. Бид аль зэгээс осорлоо татаж болох юм. Аль зэгээс татахад хамгийн бага шаардах юм. Туршилтаар дээрээс нь ямар хөдөлгөөний хэлбэрүүд харуулдаг гэдгээр тодорхойлсон байна. За Паскалийн хууль, Ньютоны хууль, Архимедийн хууль, шингэний механикийн хуулиуд, тий хүч очих онолууд энэ одоо хууль онолуудыг яг амьдрал дээр хэрэглэе гэж тооцоод үзэж байгаа. Тэгэхээр Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн байдгийн энэ компаниудаас техникийн хөрөмжийн судлахаар энэ одоо өвлгөн хөсөг татах тийм одоо шатхтай техник хараахан гарч ирв. За ийм учраас бид нэр гадаадын одоо технологиг судлая гэсэн. Энэ үед гаднаас тусламж авъя гэхээр ковидын нөхцөл байдал үүсэж байсан. Олон улсын байгууллагуудаас хандаад за яг ийм мэрэгжлийн байгууллагууд болоод хурж ирээд мэдээж одоо татхан гаргана гэвэл маш их цаг хугацаа орно. Тэгээд тэдний чи өөрсдийн нэг ашигладаг техникүүд орж ирнэ тийм үү. Тэгэхээр тэрий чин авчирхад манайх ч нөгөө далаад гарц байхгүй учраас салгаад тээвэрлээд авчираад нөгөөдгий чин угсарна. Ерөөсөн маш их цаг хугацаа орно. Ийм учраас бид тэр Монгол арга ухаанаараа Монголд байгаа юмараа Монгол инженерүүдэд итгээд гаргая л гэдэг шийдэл төрсөн. Энэ төслийг санаачлагчдаа ингээд яг ийм тооцоо технологийн картын дагав хийх гээд одоо ингээд явж байгаа гэдгийг илтгэсэлтэй. Ингээд илтгээд гарахад бид нар төрөөсөө 3 чиглэлийн хатуу өргөх гэсэн. Наад Монгол эрдэмтэн багш нарынхаа тооцоолол. За энэ цэргийн зөвлөх инженер энэ багш нарынхаа аргачлал. Монгол аврагч нарынхаа ур чадвар дээр энэ ажлыг хийнэ. Гэхдээ нөхөр минь чи гэж байгаа. Хүн алчаа. Хөдөлмөр хамгаалал гэж аюулгүй байдлын чиглэлээр маш тодорхой өргөх гэж шүү дээ. Тэл бид мэдлэг үүсгэгээл гарсан. За тэгэхээр өөртөө үзье. Гэхдээ бидэнд ямар нэг тийм нэг төсөөлөл айгүй баг байсан. Яа татах юм? Анхудаа одоо усан живсэн хөлгөн хөсөг татчих шүү дээ чинь анхудаа. Ямар хүчин чадалтай хэдэн ширхэг ямар төрлийн машинууд те тоон төхөөрөмжүүдтэй байж энэ зүйлийг хэрхэн яаж татах вэ гэдэг дээр л гэж. Одоо биднээс хэлснээр 1300 тонн жинтэй гэж штэ. Тэрнийг татчихад татах хүч нь 300 тонноос баггүй байх юм. Ерөөс нэг өндөгшгөл юм байгаа байхгүй. Яа барьсан газар бол ханцарч унчих гэдэг тийм. Ус онгоцыг өргөх зорилт төрөөс хийдэггүй шүү дээ тийм. Чи хөвөлөх зорилттой хийдэг байдаг. Тэгээд асар их хүнд жинтэй юм байгаа. Тэгэхээр тэнд дөр зангууны хүмүүс өөр барьцтай ч юм байхгүй учраас одоо тэр их олон тороосууд хаанаас нь барих юм. За тэгвэл манай зэвсэг төвчөнд ийм юм байд юм аа. Битээс дөрөвгүйд 75 тонны ийм татдаг ийм техник хэрэгсэл байна. Хэд вэ? За ямар ч ихний ээлжинд хоёр ийм юм байна гэдэг төгчгүй. Тэгээ нөгөө эдгээр чинь нөгөөх нь тооцно. Энэ чинь одоо дийлэхгүй. За тэгвэл 3 байна гэл. Тэгээ нөгөө дүүс нь ахиж бодож 3 чинь дийлэхгүй. За тэгвэл энэ чинь полис паст гэдэг ингээд 30 нэмэгдүүлдэг хоёр техник нэмэгдүүлдэг. Тэгээд татъя гэсэн чинь 300 байх хэрэгтэй гэхэд 225 татах гэдэг. Нэгдүгээрт бол цөөхөн таталт хийгдэнэ гэж үзээд, хоёрдугаарт тэр гандалах мөн өөр хөнгөн байх хэвээр. Ажиллагааны хувьд маш хөнгөн байж бид нар осорлого гүйцэтгэх хэвээр. Энэ шаардлагын хүрээнд багийн гүшүүд тооцоолоод 28 мм-ийн гандалгыг сонгосон. Энэ бол нөөцийн коэффициентгүйгээр шууд сонгогдсон байж байгаа. 2-2-оор нийлүүлээ. Энэ Далайтай ажиллахын тулд биднээс заавалч хүнийг том талбай хэрэгтэй байхгүй. Голын зориултын энэ хөвөр бүрийг бид нуурын модал дээр ажлын байрлалд ашиглая. Энэ 120 м Азтай тавцанг бид тэр хэсэгчилж байгуулад тэн дээр кран гаргая. Ус шахдаг, сордог тэр галын машиныг ашиглая. Даагшөө бид тэнд ажлын байр, дулаацах байр, шумбагч нарын одоо хэрэгслийг төрж хадгалдаг юм байр байгууламж барья. 10 сарын нуур хөлдөж эхэлдэг гэсэн юм прогноз байсан. Тэгээ нэгэнд хөлдөөд эхлүүл бид нар одоо бас улам их хүч орноо. Төмөрчин нууд дулаан дамжуулах, температур дамжуулах маш сайн материал. Тэгээ доод газартаа авчаад шууд барьсалцчих.
боломжууд нэлээд гарна. Тэгээ энэ болгоноос нь уртж яаж одоо энэ эсвэлгийг даах үгээр зэрэг цаг хугацаа хажих хэрэгтэй юм. Тэ? Цаг хугацааг хожихын тулд бид нар хийж байна. Маш хурдтай зөв шийдвэр гаргаад зөв үнэлгээ хийгээл тэгэл гарах гэсэн. Ингээ бид нэр одоо 9 сарын сүүлээр Улаанбаатар хотоос энэ эрдэнтээс ялгантаас яг одоо өгдсөн цагт үүрээр одоо хөдөлгөөнийг зэрэг үйлдсэн. Энэ болгон дээр бол бүх анги салбар техник хүн хүчүүд маань нэгдээд тэгээд одоо хөвсгөлийн хатгалар бол хөдөлгөөний үйлдсэн байдаг. Улаанбаатар хөдөлгөөн офсыг татан гарах ажлыг 2021 оны 9 сарын 20 оны өдрөөс 10 сарын 15 оны өдөр Өвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын хацууд тосон зохион байгуулсугаа. Усны гүнд одоо гамт татлах тороосын холбогч, шумбагч, чимгийн ажилчид, за хөөр гүүрийн угсрагч, за татах механизмын ажилтан, за ардтал хангамжийн ажилтан, за шатхуун тасалдгүй хангах одоо бүрэлдэхүүн гэх мэтсэн ингээд 10 төрлийн одоо ажлын байр дээр 120 аль таагчдыг хуваарлан ажиллахыг зохион байгуулсан. Орган дэжиг өгсөд татвар гарлаа. Тэр олон жил 30 жил ингээд бүх шавар тавтагдсан юмыг ингээд лаг барьсан байгаа юмыг биднээс эхэлж хөндрүүлэх хэрэгтэй юм байна. За яаж хөндрүүлэх? Суурин дээр нэргүүлэх тооцоо эднэр хийж ирсэн. 7.6 метрийн өндөртөө хөшүүрэг тавиад татахад бол за нэг 275-аар эргүүлчихнэ гэж гарч ирсэн. Тэр чи одоо богино объект биш шүү дээ. 40 метрийн уртын дагуу 3-4 шам босгож ийж тийм хөшүүргийн мөрөө ашиглаж босгож ийж бол татах. Эргүүлэх суурин дээр нэргүүлэх боломж бол өндөө байсан л та. Тэр объект бол өөрөө бол тийм хэмжээний даацыг дааж чадахгүй. Анх бол бид нар бол яг төлөвлөлтийн баримтчиг дээр болохоор 14 хоногийн хугацаанд ажиллажнаа. Одоо боломж нөөц боломжоо одоо тулгуурлаад татах хүчний тооцоо дээр үндэслээд технологиар боловсруулсан болж батлуусныхаа үндсэн дээр ийм шийдвэр гаргацсан. Газар хондорчсон. Эхний даталтын одоо ач холбогдол нь юу вэ гэвэл 14 хоног худлаа юм байна гэдэг нь л бичсэн. За нэг 7 онцол байж н харих юм бодоод байгуу солих хуцлыг баг аваагүй шахвал нэг үргэлжлүүлээд гараа авсан юм шүү дээ. Тэгээ их хамхнаар бодож сайхнаар л бодож байна гэсэн. Эхний даталтын бас нэг үр дүн юу вэ гэвэл үнэхээр хүч хэрэгтэй юм байна. Хоёрт нь биднээс ямар дүгнэлт хийсэн гэхээр биднээс зөв газраас татаад байна уу? Гурав дахь дүгнэлт нь энэ доторх ачааны одоо жин нэмэгдсэн дотоо тооцогдсон юм байна уу? Судалж боломгүй л байсан л та. Гүнд одоо ямар байдаг энэ урд нь одоо тэр нуурын ёроолын байдал ямар одоо хөрштэй, ямар одоо хавуулан чанартай байдгийг тэрийг бид тэр мэдэхгүй байсан учраас мэдэхгүй зовлонд бас унжсэн. Үнэн. Дахиад дээрэс нь нөгөө хийж байгаа үйлдэл болгон маань хүний нүдэнд харагдах орчин байхгүй. Дандаа одоо ингээд өсөн доор хийгддэг. Бид нар чинь шумбахтаа камерт орсон доор болж байгаа процессыг эрдэмтдтэй гарч ирээд бид нар хэлнэ. Дараа нь бичлэг гаргаж ирээ үзээд за энэчээс нь холбож болно. Энэчээс нь ингэдэг эрдэмтэд судалж гаргана. Энэ дийлэн энэ барьсан дийлэн энэ дийлэхгүй гэдгийг. Тэгээд тэрвээ шумбахаар болоод холбохоор болоод дийлэн төгрөөд орох юм бол тэнцэнэ тороосоор оройрын бүдүүн тороосоор холболт юм. Тэрийг усан доогорч хэрж явна гэдэг чинь шумбаж байгаа юмд амар хүнд ажил. Дөрөв шумбагч ороод тэр тороосоо өөртөө чиржгөө доороос нь. Тороосны үзүүрийг одоо бүтэн нэг юм дуу хийгээд буцаагаад гаргаад ингээд хоёр тороос хооронд нь буцааж холбох. Тийм үйл явц явж байгаа. Газар дээр гараад ирсэн хүн юм өргөж байгаа. Усан дор даралтан дор юм өргөж байгаа хоёр чинь шал ондоо шүү дээ. Даралтан дээрээс нь нөлөөлнө. Тэгээд одоо багадаа нэг хоёр дахин нэмэгдэх юм уу тэр өргөж байгаа юмны маань хүнд татж байгаа тороосны маань хүнд нь зүгээр энгийн газар дээр чирж байгаа өргөж байгаагаас бол хүндэрнэ гэсэн. Доороос юу хөрөөмөр авч орж юм тастна. Яаж татж гаргана л гэж бодчихсон. Өдөр өдөрсөн температур буураа гэдэг. Бүх таталтыг завсаа. Гэрэлтэй цагт бүгдөө хийж бүх операцуудаа хийгээл. Шөнө нь одоо нэгээс 2-3 цаг хүртэл маргаашхын үйл ажиллагааг тий яах вэ гэж төлөвлөх хэрэгтэй. Одоо тэр төгжийг нь би хараад ирсэн шүү дээ. Манайх бэхэж өгөөд дээрээс нь загснууд оруулаад би наад коммуникейшн төгжөө яг тэр файлын төгжөө бүгдийг нь харуулсан шүү дээ. Тэгээ штаб дээрээ бүгд л одоо яг л
мэтгэлцсэн гэдэг юм уу, ном хаялсан гэдэг юм уу, тэг яны заарг марг ухаан бүдөөс үүслээ. За маргаашийн юун дээр бол яг ийм аргыг хэрэгжиж ингэж үзье. Энэ дээр зүйлсээ дараагийн шийдвэрүүд гаргана гээл те. Яг тэгвэл нөгөө дахиад өглөө болчвол нөгөө цэргүүд чинь бүгдээр босоод ирэхэд те бүх юмуд бэлэн байж явах хэвээр. Цагаан тоглох тацрах бол хэцүү шүү дээ. Яг үндэ тэр бүх ажиллагаа өөрөөгөө навсгаал ундаг. Бүх хүмүүсийн хөдөлмөр айгүй их хөдөлмөр гарч байгаа шүү дээ. 5 тестүүд гээл тэр 5 6 залуучууд маш хөдөлмөрч ажиллаж байгаа. Тэ ууггүй ажилласараа тавиад бүхэн бэлдчихдэг. Нөгөө хэд маа тээвэрлж байгаа, осорлж байгаа. Шумбагч нар өөрөө яаж осорлж байгаа вэ те. Энэ дээрээс осорлол гээл тэгчихэл айгүй хүнд цэгээс айгүй хүнд газар очиж осорлж байгаа шүү. Тэгээд осорлогоо нь өөрөө хүнд уснуудаар те. Тэгээ энэ бүх улсуудын айгүй хүнд хөдөлмөрүүд ганцхан дээр таталтан дээр тасархаа тэгэл энэ чинь ямар л өлегтэй байх вэ? Хөлтөсчээ танки тороос тасарлаа. Хоёрын тороос тасарлаа, хоёрын тороос тасарлаа. Окей. За одоо яах вэ? За тэгвэл цөмөр 3 танкнд байгаа бүх караза нэмий. Караз нөгөө ингээд татангуудаа хүч нь алдагдаад ингээд буцаад наашчаас болоод байгаа. Холхиулээ. Холхиж отно. Танк татчих. Тэнгуудаас шаврын жоо хөндөж магадгүй. Тэнгууд танк тийсэн татдаг. Би шийдэл гаргаад тэгээ ингээд татсан. Тэгээ энэ бол үр дүнгөө өгсөн. Хөлгийн онцгой хөдөлгөөн ажиллаж, хөлгийн сүүл хэсэгт хөдөлгөөн ажиллаж. Энэ үед Архимедийн хүчийг хэрэгэлсэн. Тэгээд татах хүчний хүч очихсан. Онлыг хэрэгэлсэн. Өөрөөр хэлбэл онл практик хоёр давтсан. Далайн мандалтай цагирнууд үүсчих гэлсэн. За нэгэнд ингээ усны мандалтай, далайн мандалтай энэ янз бүрийн хөдөлгөөн усан дор хөдөлгөөн илэрж байгаа шин тэмдэг илрээд ирэнгүүт биднес 3 танкнд ахаад 2 караз ч юм уу нэмээд шууд хойш нь татчих гэлж байгаа байхгүй. Тэгээд хөлөг онгоцны хамгийн дээдлийн нэг цамхаг гарч ирсэн дээ. Тэгвэл өстө хамгийн гайхамшигтай мөч хэлсэн. Тэнд байгаа бүх хүмүүс тэнд барилж онгоц гарчлаа. Яа. Шумбагч нар хийсэн ажиллагаа үр дүн гарч байгаа. Нөгөө тэнд татж байгаа танкийн механик болох юм бэ. Нөгөө нуурын мандал дээр тороос дараасан 234 дугаар ангийн ус чинь таачд. Бидний ажил бас болох юм шиг. Тэр оройных бол ямар дуу шуутай, ямар тэмгэгэлэг яриад болсон бэ. Энэ мэтлэнгээр ахаад таталтцсны дараа бүтлгөө болох юм уу? Одоо нэг тайлагдах үйл ажиллагаа болно шүү дээ чинь ажил. За нэг бол тороос тасрах үйл ажиллагаа бол. Тэгэхээр л бид хэд нөгөө татах хүч маань эрсдэлтэй байгаад байдаг. Жингээ яаж бууруулах вэ гэдэг дээр манай багш эрдэмтэд маш их анхаарсан. За олон тэнцэн санаа гарна шүү дээ. Тэр эзэл хүний жингэл багасгах гэдэг байгаа байхгүй юу? Хөвүүлэх боломжтой тэр юм технологийн картыг бас боловсруулж тооцоолол хийж өгсөн. Олон улсын одоо жишгээр бол энэ төрлийн объектуудыг бас гарын хийлдэг бөмбөлгүүдийг хөлөг онгоцны бөөрөнд бахилж хийлж хөвүүлж гарах тийм технологи хэрэглэдэг юм байлээ. Тэгээ ковид үед нэг худалдаа авалт хэцүү болсон. Энийг яаж орлуулах вэ гэсэн чинь яг манай боломжит нөхцөл бол олгоо хамирал болоод ирж байгаа байхгүй юу? 40 тонны Белазын 8 ширхэг олгоо хамирыг Эрдэнэ төвлөрөөс хамгийн том одоо диаметртэй ковшин олгоо хамирыг Улаанбаатараас 24-г татж авчихсан. Тэгээ манай улс чавуулагчид ингэж эвтэйхэн ивхэд тэгээд тэр унсан онгоцныхоо өрөөнүүд рүү шумбаж ороод нөгөө алсаараа дахин өгтөн зүр манайхан компрессор оруулж хийлээд ингээд нийтдээ одоо 30 гаруй тийм байтар олгоо хамирыг дотн оруул нөгөөдөл чи ингээд яаж юм гэхдээ зэрэг шууд дээшээ хөрөөл таазнуудаа тулаад ингээд нэг 2 хонцны дараа бол бас 2 дахь одоо хөдөлгөөн том урт хөдөлгөөнд бас бидний ч бас баярлал хөөрөөл бас
Энэ үед бол нөгөө л технологийн гардан дээр байгаа нөгөө ус сорох үйлчилгээг манайх хийсэн. Чадалтайж бид хэд нөгөө ус сорох машин техникүүдээ болоод томилгоочулсан байсан учраас тэнд бол усын ингэж соруулаад дахиад хөнгөрүүлээд байна. Тухайн үедэн шийдвэрлээд эрдэмтдийн баг уулзаад за энд нэг ийм мод тэг болсон шумбагчд мэдээлэл авъя болгон өгнө. За тойс үзлээ. Одоо энэ тлийн буланд ийм нэг шороо байна. Энэ тлийн сэнс нь их гүн олсон байна. Энэ тлийн сэнс нь хоёр сэнстэй шүү дээ. Энэ тлийн сэнс нь гайгүй байна. За одоо энд ийм нэг том мод байна. За энэ дэгүү ингэж гарах юм байна гэх. Ингээ энэ бүх мэдээллийг манай шумбагчд авъя болгох өгдөг байхгүй. Ийм л процесс тэнд болчихсон. Нийтдээ ерөөдөө усан дотор миний хувьд гэх чинь 32 цаг усан дотор орж шумбалт хийж үүрэг гүйцэтгэсэн байна тийм. Өдөрт бид нэр 23 см явуулж исэн ч өдөр би хамгийн дээд талдаа 56 см хөдлөж исэн ч өдөр би энийг дорооны тусламжтайгаар бид нэр хяналт авчихсан. За одоо дараагийн нөхцөлд бол яаж чинь өдөрт 10-20 м-ээр явдаг гэсэн. Яг тэр цаг мөчид нөгөө дараага хойно явж ирсэн. Тэгэл бид чинь нөгөө яг үйлдэл болтныгаа дараагад нөгөө зургаар илтгэл явж исэн чинь тэнд байж байхдаа дарга нөгөө Оросын талаар дуулгасан баг. Бид хэд нөгөө юугаа болоод одоо яг ингээд одоо ийм байдал дээр ингээд болгоцсон байх. Гайхсан гэж. Гэтгэ баг монголчууд ингэж чаддагын багтаа гэдгээр гоё. Хүний чадахгүй гэсэн юм бид чадсан. Аимшигтэй тийм одоо нөгөөгээд гарах карамагаан ч байсангүй. Өмнө Монгол улсад 1205 он TBT-г татсан түүх байхгүй. Монгол хүний ухааныг ашиглаж болох юу л вэ? Бүх юм ашиглаад тэгэл ямар сэрэгтэн гаргаад ирсэн дээ. Хүн болгон өөрөөсөө оногдсон үүрэг. За ахаад дээрэс нь байгууллага болгон байгаа боломж. Энийг л одоо зөв ашиглаж чадах юм бол хамтарч ажиллаж чаддаг юм байна. Эн чинь цаашдаа хамтарч ажиллахаас илүү дадлаг сургалт болоо явчихж байгаа байхгүй юу? Энэ томилогдсон бүрэлдэхүүн бол нэг талаасаа одоо үүрэг хүлээсэн цэргийн албан хаагчид, нөгөө талаасаа бол мэрэгжлийн одоо эрдэмтэн судлаачид байсан. Эднэр бол шинжлэх ухааны үндэслэлтэйгээр энэ татан гаргах ажиллагааг одоо эрж зориг, төсвөр хатуужил одоо мэрэгжлийн өндөр ур чадвар гаргаж одоо нэг баг болж одоо гаргасныг үр дүн гэж боддог. Энэ хөлөг онгоцыг татаж алсан явдал эхлэл байлаа. 2024 он гэхэд одоо өсөлт 70 явуулж ивсэн бүх одоо машин техник институтыг татан гаргана.